Сайн байцгаана уу эрхэм хүндэт эцэгчүүдээ. Та бүхэндээ өнөөдөр Няра хүүхдийн хоол боловсруулах замын зарим онцлогийн талаар ярьж өгье. Хүүхэд эхийн хэвлэлээс гарсны дараа хүүхдийн мэн хоол боловсруулах замын бүтцэн хэвийн байгаа боловч үйл ажиллагааны алдагдлаас болоод зарим өөрчлөлтүүдийг гардаг. Ялангуяа гүйцэд төрсэн Няраан 50% нь гэдэс дүүрэх, гуйлгах, отгон хатах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна. Гуйлгалт гэдэг нь яагаад үүсэж байгаа юм бэ гэвэл хүүхдийн ходоодны босоо байрлалтай, гарах амсрынх нь булчин чанга улаан холооноос ходоод руу орох амсрын булчин маш сул байгаагаас холбоотойгоор хүүхэд буцаж гуйлагдаг. Хүүхдээ хөхөөсний дараа босоо тэврээд хөхөх үед залгсан агаарыг гаргасны дараа хүүхдээ зөөлөн хэвдүүлэх юм бол бид нар энэ гуйлгалт гэдэг зовироос арилгах боломжтой байх нэ. Хоёрдугаарт нь хүүхдийн колик буюу гэдэс дүүрэх уйлах зовир байдаг. Энэ нь Няра хүүхдэд төрсний дараа 4-5 хоногоос эхлэх бөгөөд хүүхэд гинэт орой болгон тодорхой цагт 1-2 цаг уйлаад энэ үед ямар ч тусламж үзүүлэхэд тайвшрахгүй байснаа өөрөө аяндаа намдаад маргааш нь тэр цагтаа дахин зовирлож уйлах байдлаар 14 хоногоос 2 сар үргэлжлэх энэ зовирыг эзний хатгалт буюу бид нар эзний дүүрэн гэж хэлдэг. Энэ нь яагаад үүсэж байгаа юм бэ гэвэл хүүхэд төрөхдөө ашигтай бактериуд төрдөг бөгөөд амлуулах 30 минутын дотор хөхөө амлуулах, хөхөөр хооллох, хүүхэд цэвэр орчинд асар цовсонтой холбоотойгоор ашигтай бактериудыг хүүхдийн ходоод хоол боловсруулах зам руу оруулснараа бид нар энэ асуудлыг шийдэх боломжтой. 3 дахь зовир болох өтгөн хаталт нь хүүхдийн ходоод гэдэсний замын гөрөлц хөдөлгөөн султай, ашигтай бактерийн тоо цөөтэй байгаагаагаар холбоотойгоор хүүхэд өтгөн хаталт илэрдэг. Энэ нь хүүхдэд 3-5 хоног байхгүй байх бөгөөд энэ үедээ хүүхэд ямар нэгэн өөр зовир байхгүй, эзний дүүрэнг ажиглагдахгүй. Түүнээс гадна хүүхэд 3-5 хоногийн дараа баахта баас нь бол чулуу шиг хатуу болоогүй, каш шиг өтгөн шар хэмжээгээр баадаг. Энэ үед нэг анхаарах зүйл байдаг. Хүүхэд унгаж байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Хэрвээ унгахгүй байх юм бол төгжрөл гэдэг аюул өвчнөөс бид нар хамгаалах учраас хүүхэд хэмээн унгаж байгаа бол санаа зовох хэрэггүй байдгийм аа. Эдгээр зовироос гарахын тулд хамгийн нэгдүгээр хүүхдийг хөхний сүгээр хооллох, мөн хүүхдийг цагаар хооллох, ээж нь ямар нэгэн хүүхдтэй нэмэлт илүү асаргаа эм тариа хэрэглэхгүйгээр хүүхдийн хөвлөд массаж хийж өгөх зэрэг энгийн асаргаануудыг хийх юм бол бид нар дээрх зовирдаас болгоомжлох боломжтой байдаг. Эцэг эхчүүдээс биднээс асуудаг хүүхдийн гулигдаг, гэдэс дүүрдэг, колик өгч гэдсэн зовирлон өвддөг, өтгөн хатдаг гэх мэт зовиртай байгаад ээжийн хөхний сүү хангалтгүй байгаа үед ямар сүү өгөх вэ гэж биднээс зөвлөмж авдаг. Бид бол хамгийн сайн сүү хөхний сүү. Хэрвээ танд хөхний сүү чинь хангалттай хэмжээгээр байхгүй хүүхд маань жин алдаад байвал нутерлин комфортыг өгөөрэй гэж зөвлөдөг. Яагаад гэвэл энэнд саяны бидний хүүхдэд маань илрээд байгаа өтгөн хаталт, гуйлгалт, гэдэсний дүүрэнг зэргийг эмчлэх өндөр агуулмж бүхий чанарыг агуулсан хамгийн сайн сүүгээр бид бол сонгосон байдаг юм аа.